Бэлэгний мөнгө. Шиний нэгний өдөр. Бада ингэ дөнгөж босоод ирчихсэн нүүр гараа угаагаад буцаа өмсөд get ready with me буюу надтай зөв бэлэн болооч гэдэг бичлэг хийх гэж байна. Би яг ингэ урьдчилж мэдээд байна заяа. Цагаан сараар хамгийн эрэлттэй хүн хэн байх вэ? Би л. Тэрийг мэдрээд байгаа байхгүй. Тийм болохоор тэр завдалтай ер нь аль бичлэг хийж амжихгүй байх. Тэгээ ямар ч байсан дээлээ өмсгөөсөө төрүүлээд нүрээ бодно. Яг тэгвэл манай нүрээ боддог октод л мэдж байгаа. Яга хувцснаас төрүүлээ нүрээ бодох хэрэгтэй. 1 секунд. Май. Зүгээр. Ямар энгийн мэтлэрээр. За ингэж бодны шудлаа байна. One eternity later. Мейкап тассан. Дээлээ өмсч үзье. 안녕하세요. 신인 님입니다. 지난 회는 엘로 дараа хэсэл явж байна. Шиний хоёрны өглөөнөөс мэдчилж байна. Одоо бид нэр Ярмаг руу айлд төвчрөхгүй очихын тулд өглөө эрт явахаар шийдсэн. Ярмаг явчихсан замдаа нүрээ бодож байгаа. Хоёлаадаа юу хийж байгаа лээ? Мөнгө суул. Хоёлаа чиний хандах мөнгийг хаалгаж байгаа тий. Би сая 50 төгрөгнүүдийн цуглуулад ингэ тэнэлжсэн чи манайд буцаагаад хэлээд. 1 2 3 тест дараад бахаргүй л та. Валентин цагаан сар 2 давхцчих үед. Тэр одоо морь уралдуулж тоглоно. A few moments later. За одоо ингэ морины уралдааны газар дээрээс нь сурвалж илж байна. Энэ цэнхэр нь миний хөрхөн хурлиз морин манай дүүгийн шарга морь. Тэгээ эндээс харж байгаа шил нь манай дүү надаас нэг алхам мурд байна. 2 удаа 4 бэрх болгосон тийм ээ. Тэрийг бодоход би бас их сайн явж байгаа хгүй. Яг л ард нь явж байна. Огт 4 бэрх болгоогүй. Тэгэхээр эрхэм мөндөд үзэгчтэй морины уралдааны газар дээрээс нь шууд дамжуулж байна. Тэгэхээр манай дүүгийн морь барианд ороход нэг л алхам дутуу байсан бол би дөнгөцөө. Барианаас 3 морины зэд яг 3 морь болгоод ялчлаа. Тэгсэн чинь манай дүү эсэргүүцэл илэрхийлж байна. Хоёр дахь наадам буюу одоо бит хоёр шагаан нислэх болно. Жина байна уу? Ер нь л начи ингээд тогоо бэрдэг хүний хувьд бол дээл өмсөн гэдэг шиг бодлоо байхгүй мэн заяа. Гэхдээ ингээд дээл өмсөд гүүн гэдэг шиг бодлоо байхгүй байна. Тийм учраас зүгээр сайхан дээл хүүгээр ингээд хөөрхөн гоё эмхтэйгээ бэя. Надаа ийм бэлэг өгсөн цагаан сараар ийм шинэ жилийн шиг тэгээд энийг л анбоксинг хийе да. Хурмаастай. Өнөөдөр шинийн 4 би тэг бүр шинийн 1-ээс хойшоо энийг анбоксинг хийн гээд хадгалаа л байсан. Энэ бэлэн юу байна? Энэ хөрхөн бичэн байна. Ундаа байна. Тэг. Тийм хөрхөн 5000-ын дэвсгэрт байна. Тийм хөрхөн көшлөг байна. Би нэг гаднаас нь орчод хөрхөн юмаа гэд бодож байсан. Байн. Эйё. Тэнийг иймэрхүү л байна да. Тэгээ болоо. Сонсож байх юм. Тэгээ айлаар явж байхдаа бичлэг ингэж угаасаа байхгүй. Тэр бол худлаа заяа. Хандаа үсээ сүлдсэн царайтай юм аа. Үсээ сүлжсэн юм аа чаваас. Тэгэхээр манай цагаан сарын блогийн хаалтын үйл ажиллагаанд тавтай морилцгаа. Бид тавгийн эдийг анбоксинг хийх болно. Тавгийн эдэний оройн зэфирий гэдэг шиг гоё юм байхгүй. Тийм би яг тавгаа буулгачихсан чинь нэг юм саналаа л да. Одоо ингээд дээр нэг юмнуудыг буулгачаад тавих сав тавг энтер авчрахаа мартсан байна. За тэгэхээр эхний ээлжинд дээрх юмнуудыг авлаа энэ. Манай тавгийн эдэний зэфир. Тэг энэ болохоор нөгөө нэг юм олон гэж эхлээд байдсан шүү дээ. Энэ харуул дундаас миний хамгийн дуртай харуул энэ байлаа. Хөөхөн одны хэлбэртэйгаас тийм. Засч буй тавг аваа нэг тавг төрхөн боллоо. Юу лээ? Тэ бэлээ. Ингээ миний зассан
бяцхан тавг нэг иймэрхүү харагдаж байна. Дэжгүй зассан байгаас тээ. Зээ төлхөн хон төөс үлдээ. Хуруу зузаан сүлдээ. Зээ сүрээр дарагч хэмээх 17 дугаар жирны гал морин жилдээ тарган тавтай онд минь дорвоо. Эл үнсээ. За тэгэхээр залуусаа цагаан сараа сайхан тэмдэглэхүү. Онд минь тарган тавтай орвоо. Би ингээ хөөрхөн дээлний ревил. Дээлээ харуулаагүй байсан. Одоо ингээ дээлээ харуулж байна. Би хөөрхөн бэлгэний анбоксингууд хий гэж бодсон боловч надад тэгээд нэг анбоксинг хийгээд ахаар төрлийн бэлгэнүүд байхгүй. Тийм учраас би зүгээр л цагаан сараар авч исэн хамгийн сонирхолтой бэлгэнүүдээсээ хуваалцах шийдлээ. Тэгээд яг энэ цагаан сараар авсан бэлгэнүүдээс хамгийн сонирхолтой бэлгэн нь болохоор энэ байгаа. Энэ бол чихвчний кейс байгаа. Тэгэхээр би бэлгэндээ юу авсан байх нь вэ? Чихвч авсан байх нь шүү дээ. Би тэгээд одоо энийг хөрхэн та нартайгаа цуг задлж үзт юм уу гэж бодлоо. Ингээ задлаагүй байгаа. Энэ болохоор AirPods Pro Second Generation. 2 дугаар үеийн AirPods Pro байна. Яна ингээ задлаж болд юм болов? Бочоорэ. Вау. Вэу. AirPods Pro гэд бахан заавар байна. Вау. Манай үндсэн чихвч маань болохоор энд байна. Оо. Дотроо юм байна. Би ерөөсөө амьдралтаа ийм чихвчтэй байж үзээгүй. Дандаа ингээд салгалж унаачаад ит юм аа. Харсганд нөр юу вэ? Яг надад Bluetooth чихвч байгаа л та. Гэтэ цагаан сараар чихвч бэлгэнд авахар чинь бас сонирхолтой шүү дээ. Ийм ортой явсан. Ээл үсгтээ лефт юм бэ шүү. Зүүн чихнийх гэсэн юм уу? Юу мэлсэн үү? Үгүй юу. За тэгээд нэг иймэрхүү байла guys. Надад л маш сонирхолтой байна. Цагаан сарын бэлгэндээ AirPods Pro авна гэдэг бас сонирхолтой байна. Yes. Appreciate it. За тэгэхээр саяных бол нэг иймэрхүү байла. Гэхдээ миний цагаан сараар авч исэн хамгийн ингээд mind blowing монголоор яриачдээ. Хамгийн төсөөлж байгаагүй бэлэг гэх юм бол барыг та нарт төсөөлөхгүй заяа. Тэр бол энэ байна. Харж байна уу? Хичээлийн дэвтэр. Цагаан сарынхаа бэлгэнд хичээлийн дэвтэр авсандаа яагаад юм баярлаад байгаа вэ гэхээр та нар хэрвээ зургийн сайтаар ажиглах юм бол миний зурагтай дэвтэр. Окей. Тэгэд ингээ бүр Улаанбаатар принтинг юм хөрхөн 36 хуудастай дэвтэр байна. Зингээ. Яа энэ хугарцсан хумсын минь дахиж хуулах нүүдээ. Лүпи вин шүү дээ. Лүпи. Ямар хөөрхөн болч. Ингээл нийц. Яг чихвчэнд нь ингээ оруулаад хийсэн чинь амар хөөрхөн болчлоо шүү. За болсон. Хийц шүү. Ингээл юмнаас зүгэл цагаан сарын бэлэг. Бас дахиад цагаан сарын бэлэг тамчууд ямар бэлэг сонгохоо мэдгүй. Бараг бидний үеийн хүүхдүүдэд мөнгөний нөхцөн дээрдээ гээл. Яг одоогоор цугларсан мөнгө гэх юм бол 220 мянга байсан. Энэ цагаан сараар миний цуглуулсан мөнгө. Тэгэд энэ цагаан сар нэг иймэрхүү байлаа. Цагаан сарын гол утга учир чинь ерөөсөө л шинэ ондоо угтаад ингээд ойр дуулцаагүй хамаатай садантайгаа зорж нэг уулздаг баяр ахгүй юу? Тийм учраас энэ баяр айгу үнцэнтэй. Тийм. Та нар яг ингээд анзаарах юм бол жилдээ ганцхан удаа цагаан сараар уулздаг хүмүүс байдаг да. Тэгээ цагаан сар гэж байгаа болчих юм бол тэр хүмүүстэй бүр ингээд
уулзах шалтгаан олдохгүй. Тийм болчих учраас цагаан сар гэдэг бол маш утга учиртай баяр байдаг. Тийм учраас цагаан сарыг маш их хүсэн хүлээдгээ. За тэр яхаа голон бэлэг шүү дээ. Тэгээд энэ цагаан сараар бол амар завгүй байсан учраас надад бүр ингээд дээлтэйгээ бүтэн ахуулсан зурагч байхгүй заяо. Тэгээд бичлэгээ энэ хүртэл үзэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Та бүхэн дараагийн бичлэгээ ингээд бүр цаг алдалгүй заяо. Бусдаас төрүүлээд амар анхдагчд болоод үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Ирээдүйн хадмад минь бэрн энд бол ингээд гоё дээрээ тавьсан суугаал байна. Танахуул болохгүй байна. Хаана вэ? Хотол олноороо сайхан шинэлээрээ. Амжилт бүтээл дүүрэн байж. Шалгалтандаа 100 аваарай. Амжилт. Тэтгэлэгчин бүтээрээ. Жолооны шалгалтандаа тэнцээрээ. Аялцын 9 оноотой болоорой гэж өрөөё. Тэ?